Та бүхэнд гадаад мэдээг хүргэе. Америкийн нэгдсэн улсын конгресс 2001 онд бом өвчний нян агуулсан захирал хүлээн авч байсан бөгөөд бомын халдварын улмаас 5 хүн амиа алдаж 17 хүн халдвар оч байсан удаатай. Түүнээс хойш конгресс болон сенатын гишүүдэд хаягдсан бүхэл захидал илгээмжүүдийг шинжилгээнд оруулан шалгадаг болсон байна. Харин энэ удаад Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обамагийн нэр дээр үхлийн аюулт бодис агуулсан захидал иржээ. Өмнө нь Миссисипи мужийн сенатор бүгд найрамдах намын гишүүн Рожер Уэйкерт мөн адил хорд бодис агуулсан захидал ирсэн байна. Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Барак Обамаг дугтуугаар хордуулах гэсэн оролдлого гарсан байна. Шинжилгээгээр дугтуунаас рицин хэмээх хорд бодис илэрчээ. Рицин хэмээх уг бодисын маш багахан хэмжээний тун нь хүний амьд хүрэх маш хортой бодис юм а. Дугтууг цэргийн төв лабораторид илгээсэн бөгөөд тэнд тусгай мэрэгчлэнүүд дахин наривчилсан шинжилгээ хийх юм байна. Америкийн нэгдсэн улсын төр засгийн удирдлагуудын мэдгдснээр Обамаг хордуулах гэсэн өгүүлэл нь Бостны марафон гүйлтийн үеэр гарсан дэлбэрэлтэй ямар ч холбоогүй гэлээ. Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Джей Карни хэлэхдээ Сенатын албаны шуудангаар ерөнхийлөгчд хаягдсан захидал ирсэн. Ажилтнууд тэрний сэжигтэй гэж үзээд шинжилгээнд илгээсэн байсан. Уг хэргийг мөрдөн шалгаж шинжилгээгээр цааш нь үргэлжлүүлнэ хэмээн холбооны мөрдөх төвчөөныхөнд мэдэгдээд байгаа гэлээ. Үүнээс нэг хоногийн өмнө Сенатад бас нэгэн захидал ирсэн байсан нь бүгд найрамдах намын гишүүн сенатор Рожер Уэйкерт хаягдсан байсан ба ерөнхийлөгч Обамад илгээсэнтэй нэгэн адил Теннесси мужийн Мемфисээс илгээсэн мөн 4-р сарын 8-нд гэсэн байжээ. Түүнчлэн захидал дээр хөгүүлбэрийн хувьд ижил төстэй үг бичигдсэн байгаа юм байна. Тагнуулын албаныхан Сенатад илрүүлсэн захидлыг хортой байж магадгүй сэжилж байсан ба урьдчилсан шинжилгээгээр сөрөг гарсан байна. 4-р сарын 3-наас эхлэн Умар Солонгосын тал Кэсон үйлдвэрлэлийн бүсэд өмнө Солонгосын ажилчдыг орж гарахыг хориглосон шийдвэр гаргасан байсан. Харин өчигдөр буюу лав гарагт өмнө Солонгосын бизнес эрхлэгчдийг Кэсон бүсэд нэвтрэхийг хориглосон шийдвэр гаргаад байна. Ийм шийдвэр гаргасанд Сөүл дурамжхан байна. Учир нь өмнө Солонгосын бизнес эрхлэгчид Кэсон бүсэд үлдсэн хүмүүст хоол хүнсний тусламж үзүүлэхээр төлөвлөсөн байжээ. Индустриальный комплекс Кэсон в КНДР оказался... Бүгд найрамдах ардчилсан Солонгос ард улсдах үйлдвэрлэлийн Кэсон дүүрэг Бихенян Сөүлийн зөрчилдөөний гол төв болоод байгаа билээ. Үйлдвэрлэлийн бүсийг өмнөд Солонгосын хэдэн 10 иргэд орхин гараад байна. Кэсон бол өмнөд Солонгосын 120 гаруй аж ахуй нэгж үйл ажиллагаа явуулж байсан. Хоёр Солонгосын хамтарсан цорын ганц эдийн засгийн төсөл юм. Кэсонд өмнөд болон умар Солонгосын ажилчид ажиллаж байсан юм а. Үүсэт байгаа асуудал шийдэгдэнэ гэдэгт бид итгэлтэй байна. Кэсонд дох бүх ажилчид үүссэн нөхцөл байдлаас болж хохирч байна. Бүх зүйл нааштай шийдэгдэж Кэсонд үлдсэн хүмүүст ямар нэг муу зүйл болохгүй гэж бодож байна хэмээн өмнөд Солонгосын ажилчин ярьсан юм. Кэсон үйлдвэрлэлийн бүс нь умард болон өмнөд Солонгосын цэргийн хилийн заагаас хойд зүгт хэдэн километрийн зайд орших бус юм а. 4-р сарын 3-наас эхлэн умард Солонгосын тал өмнөд Солонгосын ажилчдыг Кэсон дүүрэгт орж гарахыг хориглосон шийдвэр гаргасан бөгөөд харин лав гарагт Бихенян өмнөд Солонгосын бизнес эрхлэгчдийг тус бүсэд нэвтрэн орохыг хориглосон байна. Хоёр Солонгосын нэгдсэн холбооны яамны төлөөлөгчдийн мэдгдснээр умард Солонгосын тал өмнөд Солонгосын бизнес эрхлэгчдийг Кэсон бүсэд нэвтрэн орохыг хориглосон шийдвэр гаргасанд Сөүл харамсаж байгаа гэлээ. Учир нь өмнөд Солонгосын бизнес эрхлэгчид үйлдвэрлэлийн бүсэд хүмүүнлэгийн тусламж үзүүлэхээр төлөвлөж байжээ. Төлөөлөгчид Кэсон бүсэд байгаа хүмүүст тодруулбал 200-аад ажилчид хоол хүнсний зүйл болон өдөр тутмын наад захын хэрэглээний зүйлсээр туслахаар төлөвлөж байсан юм байна. Өчигдөр Их Британичууд төмөр хадагтай гэгдэх Английн хувьд хамгийн анхны эмэгтэй ерөнхий сайд асан Маргарет Тэтчерийг сүүлчийн замд нүдэх салах ёс хийлээ. Тэрээр 10 гаруй жил төрийн өндөр албыг хашиж улс төрд өөрийн гэсэн тууштай үзэл баримтлалыг бий болгосон юм а. Маргарет Тэтчер өөрийнхөө оршуулгыг хэрхэн үйлдэх талаар тэмдэглэн үлдээсэн байсан юм. Оршуулгыг тэр дагуу нь хийж гүйцэтгэлээ. Одоо энэ мэдээллийг дэлгэрэнгүйгээр нь хүргэе. Маргарет Тэтчер бүх зүйлийг нэг нэгэнгүй нарийн төлөвлөсөн байсан. Өөрийнхөө оршуулгыг хүртэл урьдчилан төлөвлөсөн байжээ. Төмөр хадагтай авсыг газар доорх Вестминстерийн сүмээс гэгэн Клементийн сүм рүү аваадсан юм. Тэд авсыг сүүг тэргэнд байрлуулж Шопены маршлын аяг хишиглэн гэгэн Павлийн сүм рүү явсан байна. Өмнөх өдөр нь радикал үзэл залуучууд оршуулгын үеэр нүүрс болон сүү цацах бай гэсэн болгоомжлол байсан юм. Учир нь төмөр хадагтай ашиг багтаа уурхаануудыг хайр найргуугаар хааж, сурагчдад үдийн цагаар үнгүй олгодог байсан сүүний хөтөлбөрийг цуцалж байсан удаатай. Оршуулгын үйл ажиллагааг шууд дамжуулах явцад эсэргүүцчдийн дуу хоолой сонсогдсон байна. Гэгэн Павлийн сүмийн ойролцоо цугласан олонний ихэнх нь Маргарет Тэтчерийг Британиг агуу болгосон гэж үзээд байна. Учир нь хатан хаан Елизавета хамгийн сүүлд 1965 онд Уинстон Черчиллийн оршуулганд оролцож байсан юм.
Энэ удаад 2 дугаар Елизавета Маргарет Тэтчертэй тэмч дотн харьцаатай байгаагүй ч Тэтчерийн гэр бүлийнхний урилгыг хүлээн авсан юм байна. Тэтчер хатан хааны санал зөвлөмжгүйгээр юу хийхээ мэддэг байсан улс төрч эмэгтэй байсан юм. Фолклендийн арал дээр болж байсан зэргүүд Маргарет Тэтчерийн авсыг гигэн Павлийн сүмийн шатаар авч явсан юм. Аргентины элчин сайдын оршуулганд оролцохыг урьсан хэдий ч тэрээр ирж оролцсонгүй. Америкийн өмнөх ерөнхийлөгч болох Том Жорж Буш болон Билл Клинтон нарч ирсэнгүй. Харин Америкийг төлөөлж төрийн департаментийн хуучин удирдлагууд оролцсон байна. Тэтчер амьдралынхаа сүүлийн жилүүдэд өөрийнхөө үн шамтрагч найз гэж бодож байсан Михаил Горбачевч ирж оролцоогүй байна. Михаил Горбачевын ирээгүй шалтгаан нь эмнэлгийн үзлэг шинжилгээгээ таслахыг хүсээгүйтэй холбоотой юм байна. Маргарет Тэтчерийг Лондон хотын Челси дүүргэх оршуулгын газарт нөхрийнх нь хажууд оршууллаа. Ийм том хэмжээний оршуулгын арга хэмжээ 11 жилийн өмнө болж байсан юм. Тэтчерийн амьдралынхын сүүлийн жилүүд сүүдэр мэт өнгөрсөн хэдий ч түүний улс төрийн үзэл баримтлалын талаарх санал бодол жилээс жилд хурц асуудлын нэг байсаар байна. Гэсэн ч түүн шиг тийм улс төрч өнөөгийн Британд одоогоор байхгүй байгаа гэдэгтээ хүн бүхэн санал нэгтэй байгаа юм а. Египтийн экс-ерөнхийлөгч Хосни Мубаракийг 2011 онд тархирийн талбайд болсон жагсаал цуглааны үеэр амь насаа алдсан иргэдийн хэрэгт гинбуруутай гэсэн үндслээр тэрэнд 20 хял оноогод байсан. Тэгсэн хэдий ч Каирын давж заалдах шатны шүүхээс Хосни Мубаракийг хугацаанаас өмнө суллах шийдвэр гаргаад байсан ба тэр талаар бид өмнө мэдээлж байсан билээ. Гэвч энэ удаад Египтийн ерөнхий прокурор Хосни Мубаракийн хэргийг дахин авч үзээд 20 хял оноосон байна. Египтийн экс-ерөнхийлөгч Хосни Мубарак шоронд буцаж орох болоод байна. Тийм шийдвэрийг 5 гарагт Египтийн ерөнхий прокурор Мубаракийн биеийн байдлыг доктортой байгаа гэж үзэн гаргасан юм байна. 2011 онд Египтийн экс-ерөнхийлөгчийг албан тушаалаас нь буулгаж, өнөө хүртэл хамгаалтын доор цэргийн эмнэлэгт байсан юм. Жагсагчдын үхэлтэй холбоотой хэрэгээр Хосни Мубаракийг гэмт буруутай хэмээн яллах шүүх ажиллагаа эх 5 дугаар сарын 11-нд эхлэх юм байна. Дэлхийн эрүүл мэндийг хамгаалах байгууллагын судалгаагаар Украин улс Европын бус улс орнуудтай харьцуулахад доохын халдвараар өвчлөгчдийн тоо харьцангуй их байдаг гэсэн тооцоо байдаг бөгөөд албан ёсны бүртгэлтэй доохын халдвар тээгчдийг дөнгөж 3-1 л шаардлагатай эмчилгээг авдаг юм байна. Сүүлийн 20 жилийн дотор гепатит, сүрье болон доохын өвчнөөр ойролцоогоор 370 мянган украинчууд амь насаа алдаад байгаа юм байна. Үүнтэй холбоотойгоор Украины засгийн газрын ордны гадна талбайд эсэргүүцэгчид жагсаал зохион байгуулсан байна. Украины хэдэн 10 жагсагчид Украины засгийн газрын ордон яамны гадна эсэргүүцлийн цуглаан зохион байгууллаа. Цуглаанд оролцогчид цаазын ял авсан хүмүүс мэтээр хувцлаж, гартаа бид бол хохирогчд гэсэн бичиг барьцгаасан байна. Эсэргүүцчдийн ихэнх нь халдварт гепатит, сүрье болон доох гэх мэт үхлийн аюул төвчөнд нэрвэгдсэн хүмүүс юм байна. Төр засгаас амлсан эмчилгээний зардал мөнгийг өгөхийг шаардаж, жагсаж байгаа талаар их сурвалж мэдээллээ. Халдвар төвчин зөвхөн бидний хөнөөгөө зогсохгүй улс орны маань ирээдүй хөнөөж байна хэмээн бүх Украины дархлал хомсдлын вирустэй хүмүүсийн холбооны Владимир Жавток ярьлаа. Мөн гепатиттай Елена ярихдаа надад өвчнөө эмчлэх мөнгө байхгүй. Энэ үнэн. Эмчид хандхад тэд шинжилгээ авч зүгээр л төр зургийн эмчилгээ хийж өгдөг гэсэн юм. Мягмар гарагт Украины засгийн газар үхлийн халдвар төвчний мөнгөн сан зориулсан нэмэлт арга хэмжээ авах талаар авч хэлцэхээр болсон байна. 5 дугаар сарын 1-нд эрүүлэг хамгаалах яам, эрүүл мэндийн салбарын санхүүгийн тооцоо болон наривчилсан төлөвлөгөөн дээр ажиллаж эхлэх юм байна. Гэсэн ч энэ бол зөвхөн амлалт төдий зүйл байгаа. 10 мянган өвчтнүүдийн амнаас үхлийн ирмэг дээр байгааг эсэргүүцлийн жагсаалд оролцогчид ярьсан юм а.